Би нөгөө оролцоос өмнө гүүж агаад бэлтгэлээ хийж байгаа. Тэгээд хөлний гадна талын нумын ясан зурсан байсан байхгүй. Тэгээд тэр маань бас нэлээ өвдөө, дээрэс нь бас эн чин буухаар нөгөө өвдөглөө амир хүнд чин ачааллууд орж ирдэг. Тэгээд өвдөг бас ингээд бараг хөдлөгч хүч юм шиг болоод тэгээд нөгөө хумс нь ингээд бургашаага шигдэхин ч одоо яаш ингээд ачаал ингээд дарагтаад нэг жижигхэн ингээд чулуу өгчлөлтүүд хэлбэр ингээд тархируу ингээд нэг орд нэг өвдөлтөө байдаг шүү дээ. Тэгээ би сая гүйж хата 35 км орчим дээр хөл маань нилээ өвдөөд тэгээд ингээд өвдөг хам бүх ингээд хэсгээр ингээд өвдсөн алхаж чадахгүй хэмжээнд хүрчээд тэр би өөлж байгаа байхгүй амьдрал анхны одоо ээж тэгээ цуг байхад бол айгаа байдагс. Тэгээд өнөөж аим сэтгэлтэй тэр хүртэл дууж игээд аваад тэгээ буцаад хүрээд ирдэг байсан байхгүй. Ямар эмхтэй юм жаа таар. Ямар амар тали асуулт. За подкастын хамтрагчаар Octolearn. Хэрвээ та англи эсвэл франц хэлээр эхнээс нь зөв суурьтай, зэгцтэй ярьж сэтгэж сурмаар байх юм бол Octolearn зэгэмээр зочлоорой. Хайстай сайн. Харин энэгүүгээр өөр цай авахлаар уусан болдог. Яжлаахгүй нэг монгол хүн шиг сүтэ цаашиг шүү дээ. За сайн байцгаана уу бүгдээрээ оргил подкастт тавтай морил. Тэгээд өнөөдрийн манд дугаараар бүрий маань ирсэн байна. Бүрийг бол бараг танилцуулах шаардлагагүй л бах. Мэдээж мэдхгүй бол бүрийг л хайхад гараад ирнэ. Боловсролын салбарт бол яг контентны салбарт бол мэдээж тэргүүлж яваа залуу гэж хэлж болно. Тэгээд бид хоёр ерөнхийдөө нэг салбарын контент хийдэг хүмүүс хоёлаа уншсан номоо хуваалцаад боловсролын чиглэлээр ерөнхийдөө контент хийдэг. Тэгэхээр бид хоёроос гоё яриа гарах байх гэж найдаж байна. Тэгээд хэдэн асуултууд энэ чи бэлдсэн байгаа бас чөлөөтэй ярилцъя. Тэгээд подкастт маань орж байгаад баярлалаа. Өрсөнд баярлалаа. Яг энэ нөгөө дэлгэц энэ ард харагддаг байхгүй тий. Амар борол харагдаад байна. Сая нэлээ хөтөө явж байгаа. Дөнгөж өчтөр би шөнийн 2 цагт хотод орж ирсэн байхгүй. Саяар сторийн дээр нь харахаар л хөдөөл яваад байсан тий. Гүүгээд байсан уу? Амар л хэцүү юм хийгээд тах шиг байсан шүү. Тий, сая нөгөө нэг хөвсөлт зохион байгуулагддаг Mongolian Sunrise to Sunset гэдэг нэг марафоны тэмцээнд trail running гэж хэлдэг. Яг нөгөө уулаар яваад elevation буюу одоо нөгөө нэг доороос дэше хүртэл баг 2000 м өсдөг. Тийм нэг марафоны тэмцээнд оролцох зорилгоор сая явчаад тэгээд ирсэн. Тэгээд хэр хол зайд. Би бол 42-т бүртгүүлээд бүтэн марафоны хэмжээнд 7 цаг гарантай хугацаагаар дууссан. Яг уулаар elevation шал өөр төвшөнд шүү дээ. Бүр шал өөр. Үнэхээр чанга байсан. Тэгээд одоо яг би нөгөө оролцоос өмнө гүүж агаад бэлтгэлээ хийж байгаа. Тэгээд хөлний гадна талын нумын ясан зурсан байсан байхгүй. Тэгээд тэр маань бас нэлээ өвдөө, дээрэс нь бас эн чин буухаар нөгөө өвдөглөө амир хүнд чин ачааллууд орж ирдэг. Тэгээд өвдөг бас ингээд бараг хөдлөгч хүч юм шиг болоод тэгээд нөгөө хумс нь ингээд бургашаага шигдэхин ч одоо яаш ингээд ачаал ингээд дарагтаад нэг жижигхэн ингээд чулуу өгчлөлтүүд хэлбэр ингээд тархируу ингээд нэг орд нэг өвдөлтүүд байдаг шүү дээ. Тийм байж сая яг дуусчихад ирсэн. Гэтэ би бол харьцангуй гайгүй 100 км-т гүйсэн бас залуучууд байгаа. Ультра. Тийм, ультра. 50-аас дээш болохоор ультра гэж юм шүү дээ юм билээ. Харин уг нь эхлээд 42 км гүйчээ нэмэлтээр 8 км гүйгээд ультраад гүйсэн гэж өөрийгөө ярьчих гэж бодсон чинь 42-оо дуусгаал шууд нокаут болж байгаа юм шүү. 42 гэдэг чинь тэгээ дээрэс нь цуурхай ястай Дэвид Гоггинс болчихад ирсэн юм шүү. Ер нь баг л нэрэ би хэрвээ шантрах гээд ирэх юм бол Гоггинсын нэг цагийн загиндаг аавдыг би татсан байсан байхгүй. Тэрийг сонсоод явъя гэж бодсон. Арайш тэр боллоо. Яг гоо зүгээр нэг жоохон enjoy хиймээрсэн нэгтэд. Загнуулаад явах бас жоохон хэцүү байт юм аа. Яг story гэж үзсэн чинь Google яг pace аваад Google сүултээ шүн болцсон Google-с яг юм хүлчин цуурсан нөгөө имлэгээр явах гэдсэн чинь энэ үү Тийм. Имлэгээр яг нөгөө өвдөг тэгээд хөл хоёроо үзүүлэхгүй бол эргэжил 100 орё гэсэн зорилго тээсэн. Сая явчаад. Гэхдээ ямар ч бэлтгэлгүй орохоор угаасаа нөгөө нэг гүйдэг хүмүүс хамгийн том зөвлөн чинь дандаа өвдөн дээр байдаг. Өвдгөө сайн кэр хийхгүй бол алхаж чадахгүй болчих юм билээ те. Нэр асуудлууд байх учраас заавал үзүүлэе гэж боддог. Гүүх ер нь айгу гоё. Энээс өмнө энд орохын тулд хэрэг бэлтгэл хийсэн. За би 6-7 сар
ер нь бол бэлтгэл хийж байгаад тэгээд 8 сарын ихээр билүү 6 сарын биш ээ худлаа чинь 7 сарын сүүлээр нөгөө гүүж байгаад энэ хөлнийхөө юм дээр бэртэл аваад тэгээд зогсоочоод бэлтгэлээсээ болоод бэртэл авсан тийм тэгсэн. Тэр хэр тогтмол хэр зайнд одоо өдөртөө ч юм уу 7 хоногт өдөр болгон өглөө болгон ер нь бол босоод 5 хагасаас гүүж эхэлдэг байсан. Гэх урт хугацаанд бол нэг 5-аас 10 км. Зарим өдрөө бол 5 тэгээд нөгөө ээлжлээд явчихдаг 5 км өндөр үсэн бол маргааш 10 км гэдэг байдлаар хүүгээд байсан. Гэтэ тэр бол бас жоохон удлаа бэлтгэл байсан юм бэл. Уулан дээр л авирах хэрэгтэй байсан юм бэл. Ер нь яг сая явчаад хүн болгоны яг нэг тийм сорж үзээсэй гэж хүссэн. Гүйдэг эсвэл гүйдэггүй байх хамаахгүй ягаад юм бэ гэхээр би дөнгөж энэ жилээс л гүйж эхэлж байгаа. Тэгээд манай бас одоо хамт явсан нэг найз маань 4 сараас гүйж эхлээд тэгээ сая зүгээр гүрээсээр хагаад сэтгэлийн технигээр 100 км дууссан байна амаргаар 19 цаг гүйгээд хөлнө хөдлөхгүй байсан гэсэн ингээд стил бүр ингээд гүйгээд хөлнийх нь араар нь ингээд цэвэрэгдсэн заяа тэр чигтээ. Тэр чи гიშг болон өвдөж байгаа шүү дээ. Тийм мөртлөөсөө л сэтгэлийн технигээр ингээд дуусчихжээ. Тэгээ миний мэдэрсэн зүйлж байна уу аль эсвэл тэр манай найзын мэдэрсэн зүйлж байна уу. Тэр чинь ингээд зүгээр ингээд хэвийн энгийн амьдрал донд бол хязгаарч мэдэрдэхэргүй маш том гоё зүйл байгаа байхгүй. Тэгээ би сая гүйж захта 35 км орчим дээр хөл маань нилээ өвдөөд тэгээд ингээд өвдөг хам бүх ингээд хэсгээр ингээд өвдсөн халахж чадахгүй хэмжээнд хүрчээд тэр үед би ингээд өөлж байгаа байхгүй амьдралаа анхны удаа. Тэр нэг баярын үлмээс ерөөс ингээд шантарсандаа биш. Өөрөө анхны удаа хүн чинь бахархаж үзээд ийм амар зовлонтой байхад би ингээд өөрийгөө яалан дийлээд нэг алхамч байх урагшилж байна гэж бодсон чинь ингээд цаанаас ингээд нүлэмс гараад тэгээд явсан. Тэгэхээр тэр мэдрэмжийг амар гоё мэдрэмж байсан. Үнэхээр ингээд үгээр илэрхийлэхээ арга байхгүй. Тэгэхгүй бид нар чинь нөгөө нэг яг өөрөөрөө бахархна гэхлээр яг цэвэр өөрөөрөө бахархаж байгаа зүйл чинь юу вэ гэж хүн чинь бас бодсон юм байлээ. Жишээ нь ингээд за ингээд контент creator-ийн хувьд ингээд амжилттай явж байгаа ч гэсэн тэр чинь зөвхөн миний хүч биш байгаа байхгүй. Одоо юу гэдэг нь жишээлбэл ингээд би хин нэг цалинжуулаад edit хийлүүлдэг ч юм уу те. Аль эсвэл even би дөнгөж анх эхэлж байгаа үү те. Япон хэлнээс номыг оруулж ирсэн. Тэгээд тэр Япон хэлийг би өөрийн хүчээр сураагүй шүү дээ. Тэр чинь би ээжийг дагаал Японд очиод Япон хэлтэй болцсон болохоос биш гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар дандаа нөгөө бусдын гадны нөлөөтэй юмнууд хүний амжилтанд яваад идэг бол гүүх спорт аль эсвэл trail running шиг ямар нэгэн тийм ганцаараа хийж байгаа спортууд идэг бол цэвэр өөрөөсөө шалтгаалж байгаа. Бууж өгөх юм бол тэр хүн тэгэл тэнцэнэ зогсож чинь. Үргэлжлүүлэх гэх юм бол тэр хүн ямар нэгэн зүйлд хүрнэ. Тэгэхээр яг тэр зөвхөн өөрийгөө ингээд ялан дийлээд тэ ингээд нэг 7 цагийн турш би болмоор л байсан юм. Дандаа ёо яах гэж бүртгүүлээ ёо. За болж тийм зогсож тийм үү гэл. Тэр бол ингээд давж туулаад гаргаж байгаа да өөрөөрөө нэг амьдралдаа анхны удаа нэг өөрөөрөө бахархна гэдэг чинь ийм мэдрэмж байт юм байна. Эдийг мэдэрсэн тийм уржтар байсан. Дөнгөж тэр мэдрэмжтэйгээл баг ингээл хаяасаа дөнгөж бууж амжаагүй явж байгаа юм биш үү? Тий. Процесс хийгдэл явж байна дотор. Тэг яг энэ гүүх гэдэг бол яг би бол одоо гүүх үнэхээр дургу тийм учраас бас заримдаа гүйдэг. Амьдралдаа бас нэг удаа ингээд нэг өөрийгөө хүндлэнэ гэж жим рүү ороод тредмилэн дээр 10 км анх удаа гүйчээд гарч ирчихсэн. Тэгэхэд яг энэ тэр up and down тэр бууж өгдөг ч юм уу, болдог ч юм уу гэдэг тэнгуутаа нэг шинэ юм unlock хийгээд те өөрийнхөө сэтгэл дотор ч юм уу нэг байдаг байсан нэг юм юмнууд хаалгуудаа онгойлгож үздэг ч юм уу. Тэгээ сая бас яг Лондонгоос ирэхийнхаа өмнө өдөр болгоно жимний бүртгэл дууссан. Монгол явах гэж жимнээсээ гарцсан чинь хийх юм болтохгүй өдөр болгон гарч 5 км гүйсэн баг. Тэгэхэд бас яг нэг иймэрхүү юмнуудыг мэдэрч ирсэн. Тэгэхэд чиний тэр туулсан төвшин бол хаан ч өрөхгүй. Би бол бас яг inspired болж байна яг. Бас нэг удаа тиймэрхүү юмд орж үзэх. Угаасаа үзье гэж бодож ирсэн. Яг л миний нөөний мөрөөдөл ч юм уу зорилго ч юм уу. Bow hunter болох байхгүй. Ном сумаар ан хийгээд тэрийг авчрах. Тэгэхээр тэрийг жишээ нь тэрийг гүйж явахдаа би сонссон тэр ном Endure гэдэг номыг Bow Hunter Cameron Hanes гэдэг дэлхийн ультрамаратон том тэмцээнүүдэд үргэлж ордог. Өдөрт заавал lift, run, shoot гэдэг 3 зүйлийг заавал хийдэг. Тэгэл гэрийнхэн цонхоор хүртэл байна да яг ундаг. Зүгээр кофегаа ууж байгаа л харвал. Тэгээ тэр зорилгоор бас нэг ууланд гүүхэн гэдэг ан хийгээд тэр ангаа өвчөөд одоо ивдээд буцаагаад үүрээд 40-50 кг ч юм уу. Буцаагаад 20 км зөөн гэдэг машин руугаа ч юм уу. Тхийн тулд яг тийм гүүх кондишнинг
топ байхгүй бол угаасаа болтго юм шиг ба. Тэгээ тэгж мөрөөддөг болохоор наадах чинь бол надад амар гоё инспирэшнл сонсогдож байна. Тий. Одоо 90 хичээл дахиад болно. Тэгтэл сайхан авраас бэлтлээ их юм бол ер нь бол аимшиг баха. Аа. За подкастаа ерөнхийдөө би эхлэхдээ бага наснаас эхлэмээр байдیں۔ Тэгэхээр бага насны мартагддаггүй гоё дурсамж. Тэгээ дараа нь муухай ч юм уу таалагддгүй ч юм уу юм сөрөг дурсамж нэг асуувал эхлээд гоёос нь эхлэе. Шууд орж ирж байгаа дурсамж юу вэ? Шууд орж ирж байгаа. Шууд нөгөө зургнууд л төсөөлөгддөг юм байна л та. Нөгөө альбом дотор байдаг. Ээжтэй Японд байхад нэг амтны хүрээлэнгийн ард нь бууг Монгол байсан санагч. Тэр зураг хамгийн төсөөлөгдөж байна. Ээжтэйгээ зуг байхад бол аюу гоё байдаг гэсэн. Жохон байх. Тэгэл ээжийг дагаал ээж тийш яваад оны ээж ажиллаа сэтгэлтэй. Сэтгэлтэй ч юм уу айлсэл зүгээр мэдхгүй ч юм уу мэдхгүй зэ. KFC би Японд очиод аваад идэх дуртай болсон. Тэгээд KFC хүртлийн 2-3 км-ийн зайтай. Тэгээд оны ээж амар сэтгэлтэй. Тэр хүртэл дууж игээд аваад тэгээд буцаад хүрээд ирдэг байсан байхгүй. Тэгтлээ ер нь бол намайг нэлээд хайрлаж өсгсөн. Шууд ээжүүдтэй л хамаг багийн дурсамжууд бол холбогдож байна. Муухай дурсамжууд бол автаа холбогддог. Энэ талаар нэг дэлгэрүүлж ярихгүй хэрнэ. Окей. Тэгэхээр би яг дараагийн асуулт яг таарж байна. Ээжээсээ ямар чанаруудыг сурсан эсвэл өвлж авсан бэ гэдэг асуулт. Ээжээсээ ямар чанаруудыг сурсан эсвэл өвлж авсан бэ гэдэг асуулт. Бас яг сайн хэлж мэдэхгүй юм байна. Ээж бол зүгээр сэтгэлээсээ нэг тийм өндөр мэдлэгтэй ч юм уу аль эсвэл амьдралын ингээл мэдээж яг өөрөө боддог зүйлүүд байгаа ч гэсэн ингээд юу гэдэг зүгээр л ингээл багшаал хийгээд явсан юм баггүй ер нь бол Багш хүн. Тийм багш хүн. Тэгээд өөрөө багш мөртлөөсөө надад юу ч заадаггүй байсан. Одоо инг тийм. Манай яав ээж бас багш мөртлөө яг тийм. Тийм адилхан уу тийм. Юу ч заадаг ингээд инг тийм одоо юу гэдэг бүр ингээд намайг ажил орчоод жилийн дараа нэрээ миний хүчин ямар ажил хийдэг вэ гэдэг хүн байхгүй юу. Тэгтлээ зүгээр нөгөө итгээд өсөцөл юм байна л та. Би тийм амар гавл хүүхэд энэ ч бас байгаагүй. Ерхэд насхлах үедээ сахилахгүйtaал ингээл бусад ингээд 10 жилийн тухайн хүүхдүүд ямар байдаг гэсэн яг л тийм л хүүхдүүд байсан. Тэгсэн мөртлөөс намайг ерөөсөө удирдах гэж оролддоггүй. Итгээл найдаал явцдаг. Тэгээд тэр цан чанар нь байд юм болов гэж би боддөө шүү дээ. Нэг хүмүүсийн ингээд юу гэдэг өөрөөрөө байлгаж дургу зүгээр тэр хүнд нь л ингээл өөрөөрөө байл тэр хүн өөрөөрөө байхыг нь хараа би өөрөө аюу талархдаг ч гэх юм уу тийм зан чанар орж ирж байна да. Гоё дан чанар байна шүү. Айгуу тийм Монгол тулгтны 100 их юм шиг асуултууд явд юм байна. Гэхдээ би зүгээр нөгөө нэг яг яриа халахаас өмнө нөгөө хөв хүнтэй танилцахын тулд хүүхэд нас руу орохлоор байдаг байхгүй. Би өөрөө анх энэ асуултыг тавьж эхэлсэн шалтгаан нь 22 онд аавтайгаа төрсөн өдрөөрөө удаан уулзаагүй байжгаад ковидын дараа яг Туркд нэг 7 хоног хамт өнгөрсөн байхгүй. Тэгээ би ааваас энэ асуултыг асуусан чинь амар гоё сторинууд, миний сонсож байгаагүй сторинууд гарч ирээд. Тэгээд би энэ гоё асуулт байд юм байна. Яг шууд дурсамжийн гол шууд хүнд нөө нэг хамгийн ихэнд орж ирдэг дурсамж ихлээр дандаа нэг юм мэдээж нөө нэг тэр Google-ийн киноч юу лээ? Mind Inside Out гэдэг. Тэр Google-ийн дээр чинь нөгөө нэг core memory болж үлдэхлээр чинь ингээл яадаг шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн нөгөө нэг үлдсэн дурсамж гэхээр core memory л байж таардаг. Тэгэхээр бас нэг тэр нь жоохон ингээд тэр хүний нэг юм номыг арай илүү гүн ойлгоход надад бол тийм гоё санагдсан. Тийм байна. Гоё асуултууд байна. Тэгээд Японд хэдэн наснаас хэдэн нас хүртэл байсан блэ? 3 дугаар ангиас 5 дугаар анги хүртэл. Тэр чинь хэд юм бэ? 9 10 11 хавцаа юм байна. Бас яг маш чухал насыг бас өнгөрөөсөн байх шүү те. Тий. Тэр нас чинь нөгөө нэг оргил аягүй сайн мэдж байгаа. Нөгөө хүний тархины хилийг нь хариуцдаг хэсэг нь яг боловсролж гүйцэх нас юм байлээ шүү дээ. 9 10 11 гэдэг чинь тэгэхээр тухайн насандаа хүүхдийн сурсан хэл хийдэг бол яг нөгөө нэг их хилэн болоод үлдчихдэг. Тэгэхээр би тэр үед яг нөгөө Японд байж таарад Япон хэл маань ер нь баг миний
их хэл шиг ингээд тархин дотор хооллогдсон байсан байхгүй юу. Тэгээ би тэр үед ээжтэйгээ Японоор яриа тэгэл өөр ямар нэгэн монгол хүүхд энэ нэг байсан биш. Дандаа Японоор ингээд ярьчихсан бол тэр миний монгол хэл маань бүр хүртэл ингээд мартагдаад Монголд буцаж ирчээд зуны амралтаараа сургуульд орохын наан нь Монголын сургуультанд суугаад гадаад ингээд шар өстэй хүүхдүүдтэй цуг. Тийм байж би Монгол дахин сурж байгаа байхгүй юу. Тэр айгүй чухал нас юм байлээ яхаар. 9-10 нас ялангуяа нэг хэл сургая гэж байгаа юм бол. Тэгээ би бодсон. Тэр хүүхдтэй болох юм бол яг тухайн жилүүд дээр Монгол биш өөр нэг ингээд ямар нэгэн чухал хэлтэй газар утар мэдгүй магадгүй одоо юу гэдэг хятад хэл ч юм уу, араб хэл ч юм уу, нийт хэл ч юм уу те нэг хүмүүс нэг сураад яг хуу хятад хэлсэн нь л байгаа л тэгт чухал хэлүүдтэй тэг газрууд дээр хүүхдээ аваачаад өгчих юм бол ер нь тухайн одоо шууд бүүслэгдэл юм шиг санагдсан. Манай MMA ярьдаг шиг sent to Dagestan 2-3 years and forget гэдэг joke байдаг шиг. Аха. Тэгэхээр Японд 3-5 дугаар анги гэхлээр одоо Японд ерөнхий боловсролоо нэг хэсгийг нь эзэмшээд Монголд бас ерөнхий боловсролоо бас сургуульд явахаар ингээд харьцуулж үзэхлээр энэ одоо боловсролынх нь ч юм уу ерөнхийдөө culture ялгаанууд нь яг юу анзаарэгдэжсэн бэ? Японд нэг хичээл хийдэггүй ер нь. Яг хөө заадаг. Гэтэ одоо юу гэдэг монголчин ингээл математикийн олимпиад энэ төр яг нүүддэж шүү дээ. Японд бол баг тийм юм байгаагүй баха. Гэрийн даалгаврууд нь хүртэл ингээд хүүхдийн нэг creativity-г ингээд өсөх ямар нэгэн даалгаврууд байдаг ч юм уу. Тэрнээс нь шалтгаалаад ер нь бол нэлээд өөр байсан миний хувьд бол. Тэгээд Японд байхад одоо ингээд бодохоор аюу талархдаг нэг хоёр одоо зүйл маань болохоор Япон сургуулиуд дээр нэгдүгээрт нь болохоор хүүхдийн нэг үлгэрийн цаг гэж байдаг. Тэгээд тэр үлгэрийн цаг дээр нь болохоор хуучны гоё одоо юу гэдэг сурамжтай өгүүлбэр ч юм уу үлгэрийг хүүхдүүд уншаад тэгээд нэг японочч аюу өндөр ёс суртахуунтай юм зүйл гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг нь анханаас нь Япон хүнийг ингээд бэлдээд өгчдөг юм байлээ. Тухайн үлгэрээр нь дамжуулаад хүүхдүүд өөрөө суралцаад. Тэгээд тэр цаг амар надад бол гоё санагдчихсан. Тухайд бол нэг ойлгоогүй одоо ингээд бодсон чинь аюу хэрэгтэй цаг байсан юм билээ. Тэгээ хоёрт нь болохоор Япон сургуулиудад цэвэрлэгч гэдэг ажил байдаг. Хүүхдүүд нь өөрсдөө сургуулаа өдөр болгон цэвэрлдэг. Хоолоо идчихэд үдийн цайны дараа бүгд цэвэрлэгээ анги хамаарахгүй юу? Анги хамаарахгүй. Коридороо угаан уу эсвэл одоо хичээлийн ангиуд авгаана бүгдээр ингээд цэвэрлэгээ хийдэг байхгүй. Тэгээ тэр яг нэг өөрсдөө цэвэрч байх нь бүр харагдаж байгаа шүү дээ. Хариуцлага сууж. Тэгээ хариуцлага суугаа. Тэгээ тэр чинь бүр ингээд дэлхийн хөл өмгийн тэмцээнүүд дээр зөвхөн ингээд Япон үзэгчнэр бүгдээрээ өөрсдөө хогоод үгээд гардаг мардаг энэ төргээл гардаг шүү дээ. Тэр яг нэг Япон хүнийг амар гоё бэлдээд хүчдэг юм байлээ. Тийм хүүхдүүдийн багаас нь төлөвшлийг нь гаргаж ирээд Япон гэж хин бэ гэдэг identity-г нь өгчдөг. Тэгээ тэр зүйл бас нэг өөр олон улсад бас ажиглагддаггүй юм болов уу гэж би бол бодсон. Монголч нь яг нэг хичээлээр нь нүдэд байдаг болохоос биш яг нэг хүний хувьд хин юм бэ гэдэг зүйлийг нь гаргаж ирдэг сургууль бол байгаагүй миний хувьд л. Тэгээд яг манай үеийн залуучдыг харахад тэр ингээл 10 жилдээ зөвхөн л хичээлээр л нүдэлдэг байсан уу гэхээс биш яг тэр одоо бүрий гэдэг хүн хийн те оргил гэдэг хүн хийн гэдгийг бол заадаг баха. Тэрэн дээр айгуу том ялгаа бол байдаг баг. Би бас яг бодсон чинь яг 9-р ангиас англид сураад тэгээд 10 жилийн англид төгсөөд их сургуулаа тэнцээ бас сураад явхад айгуух кино үздэг байсан ангиар. Тийм үү? Хичээлийн цаг дээр үү? Хичээлийн цаг дээр. Тэгээд тэрэнд нь бид нэр амар дуртай байдаг гэсэн. Бүгдээрээ одоо яг сардаа бол нэг заавал кино үзнэ. Бараг бүх хичээл дээр. Түүхийн хичээл дээр түүхийн кино үзнэ. Англи хэлний хичээл дээр болохоор Шекспирийн одоо зохиолуудыг кино болгоцсон тийм кинонуудыг ч юм уу, уран зохиолын кинонуудыг ч юм уу үзнэ. Тэгээд тэрэндээ бид нар амар дуртай. Багш өнөөдөр кино үзнэ гэлдэг бат. Yes гэл. Тэгэл бүгдээрээ ангиараа том прожектор дээр кино үзээ. Нэг 2 хичээл яг болно нэг 90 минутын кино чинь эхний хичээл дээр эхний хагас нь үзээд дараа нь өнөөрөө нөгөө киногоо дуусгая гэдээ бүгдээр орж ирээд үзнэ. Тэгэнгүүтээ хамт киногоо анализ хийн. Жишээ нь түүхийн хичээл дээр бид нар еврей хүүхдүүдийн тухай Боин пажама гэдэг кино үзчихсэн. Одоо яг тэр сургуульд үзсэн кинонууд ой самжаас одоо хүртэл ингээ гардаг үлдсэн нэлээд хэдэн кинонод байгаа юм. Тэгээд тэндээсээ ингээд тэрний этикийн ч юм уу ярилцсан тэгдэг байсан. Монголд болохоор би кино үзэх прожекторч байгаагүй л дээ манай сургуульд те хар шохон самбар дээр. Тэгэхээр тиймэрхүү бас яг чамайг яг тэр үлгэрийн цагийн дарга хэлсэн чинь бас
яг тэр санаанд орчлоо. Манай их сургууль дээр бол тэгжсэн байхгүй юу. Би нөгөө хүмүүлийг төгсөөд олон улсын харилцаагаар. Гэхдээ одоо яг олон улсын харилцаагаар төгсөөн бол мэд мига багш гэдэг айгу гоё багш тий. Нилээн одоо юу гэдэг хүүхдүүдэд одоо оюутнууд бол алдартай хайрыг хүлээсний багш байдаг байхгүй. Тэгээд яг сая чамааг ярьсан чинь кино гэсэн чинь Николас Кейжийн тоглосон Тэвсгийн худалдаатай холбоотой нэг киног бид нарт заавал үзэж иргээд тэгээд бид нар бүгдээрээ үзээд буцаж очиод яг тэрэн дээр дискшн болж байгаа байхгүй. Яг гол дүрийн Николас Кейж маань Тэвсгийн 8 чинь хууль бусаар хийдэг. Гэхдээ хууль бусаар ингээд Африк ч юм уу бусад ингээд орнуудтай хийгээд тэгээд тэрийг нь араас нэг цагдаа хөдөлдөг байхгүй FBI байл нөө CIA байл мэдхгүй. Тэгээд гисэн чинь барьцсан хамгийн сүүлд нөгөө цагдаа нь ингээд барьцсан. Гэхдээ ямар нэгэн хүнээс дуудлага тэр цагдаа дээр ирээд Николас Кейжийг сулчдаг байхгүй. Тэгээд тэр нь цаана болонгууд нь яг нөгөө нэг зөвхөн ингээ хуулиар юм бол явагддаггүй ашиг сонирхлын зөрчил гэдэг шиг юм дээр байдаг. Америкийн үед магадгүй тэр нөгөө нэгтэй ингээ дотор нь маш олон гадны валютыг татж байгаа хичээ хууль бусаар яасан чинь тэр нь өөрөөсөө ингээ ашиг сонирхолтой гэдэг ч юм уу. Тийм шүү байдлаар амар сонирхолтой конверсашнуд бол тэрэн дээр өөрнөө тэгээ би тэр хичээлийг бол хийж мартдаггүй. Ягаад юм бэ гэвэл яг нөгөө нэг үтсэн зүйлийг нь араас нь мэргэжлийн өнцгөөс ингээд тайлбарлаад өгөхөр хүн чинь шал өөрөөр ингээд буудана шүү дээ. Ер нь их сургуулиуд дээр л нэг тийм зүйлүүд бол орд юм шиг байна. Тэгэхдээ гэртээ үзээд иргэсэн даалгавар байсан байх. Даалгавар байсан. Тийм. Тэгэд одоо жишээ нь би түүхэнд маш их сонирхолтой. Тэгсэн мөртлөө яг түүхийн ном уншиж байгаа. Тэгэхдээ яг хамгийн намайг ингээд түүхэнд сонирхолтой болгодог болон түүхийн талаар олсон мэдлэг нь бараг 80-90% нь уран зохиол түүхэн дээр тулгуурласан уран зохиол ч юм уу. Эсвэл түүхэн дээр тулгуурласан кино ч юм уу тий. Эсвэл түүхэн дээр тулгуурласан одоо RPG тоглоом ч юм уу. Яг тэр ертөнц рүү намайг ингээд ороход ингээд амар тусалдаг ч юм уу. Тэгээд яг одоо ингээд түүхийг жишээ ингээд пазл болгож хардаг байхгүй. Манай эртний 2000 жилийн ингээд бодоход за тэдэн зуун жилийг би бол яг ер нь мэдэхгүй мар харахгүй юм байна. Тэрний цаг үеийн тухай кино ч юм уу байна уу гэл. Ингээ нэг өрж тавьж ингэж үздэг ч юм уу те. Эсвэл нэг хідэн талаас нь өөр кинонууд өөр номнууд уншдаг ч юм уу. Тэгж яхаа амар дуртай. Тэгээд яг энэ арга барил бас амар чухал юм шиг одоо үр дүнтэй юм шиг байгаа. Яг хүүхдийг тэр зүйл сонирхолтой болгоход факт яриад ахгүй те. Тэдэн онд тийм болсон. Тэр талаас одоо чинь Waterloo-гийн одоо дай ингээл англид айгу үздэг. Тэр тэгсэн тэр генерал ингэсэн гэл. Тэгэхээр нэг тийм сонирхолтой биш тий. Тэрний оронд тэр цаг үед нэг ийм хүүхэд байсан. Тэрний тухай ингээл ном байдаг ч юм уу, кинон байх юм бол үзэхэд яг илүү шингэцтэй байдаг баг. Чиний хувьд одоо чинь одоо боловсролыг бас ингээд монгол хүмүүс түгээж байгаа хүний хувьд боловсролын одоо ингээд эрх мэдэл чамд өгчлөө гэж үү. Одоо боловсролын сайд ч юм уу юу гэдэг нэг тиймэрхүү эрх мэдлийг өгчлөөхэд нэг юмыг өөрчлөх юуг өөрчлөх вэ? Мэдээгүй яг тийм юм ярахад надад жоохон хүнддэх байхаа. Би нэг амар боловсролын чиглэлийн ч бас өөрийгөө яг үндэ боддггүй. За. Ягаад юм бэ гэвэл надад хийхэд тухтай байгаа учраас би хийж байгаа болох бас ингээл хүмүүсийг одоо юу гэдэг соён гээрэлэх ч юм уу те. Нэг хүн намайг өсчлээ амар мэдлэгтэй болж болоод гэсэн зүйл бол яг үндэ надад бол байхгүй. Боловсролын салбартын дутагдчихээн тэрийг тэгж өөрчлөлмөр байна. Яг нь хаяа нэг мэдээдтэй уншаар бодогддог л доо. Гэхдээ тэр чинь ард нь маш том системүүд байдаг учраас тэрийг шууд энийг тэгээ өөрчилж гэхлээр юм чинь аюу амархан биш шүү дээ тийм мэдээж. Болохоор бас яг үндэ бол хариулж мэдэхгүй л. Хариулах нь ч өөрөө бас жоохон буруу яж магадгүй гэж би тийм жоохон статус кво хийхэд бол бүрэн ойлгоогүй юм аа ингээд тийм өнгөцхөн бас гаргалгаа гаргаж ирэх хэцүү бах тий. Тийм хэцүү. Хойлоо яг зөвөр нэг пив уугаад суужсан бол хамаалах. Олон нийтэд ингээд хэлэхэд бол хэцүү тий. Харин. Бүжиглж ихсэн тохиож асууя. Яаж яваад бүжигэнд орчуу? Яаж ихсэн тэр тухай бүжигтэй холбоотой funny story ч юм уу тиймэрхүү юм байна. Нөгөө нэг 11 онд эхэлжсэн бүжиглээд брейк бүжиг. Тэгээ тухайн чинь нөгөө нэг хүүхдүүд хийх юм байхгүй. Тийм болохоор ингээл тухайн үед ажил нөгөө step up энтрэл кинонууд аюух модонд орж ирээд sea walk ч байна нэг хүүхдүүд чинь нэг ингэж нэг өвдгөөр сууж буцаал ирээ босон гол пүү мөн тэргээл тийм ирүү байсан шүү дээ. Тэгээ тэр үед ягаад ч бүжиглдэг байх юм бол айгу
октодод таалагдах юм байна гэж бодоод тэгэл ер нь бид нарыг хийхэд бүжиглж гисэн байхаа. Нугасаа яг эрэгтэйчүүдийг бодохоор дандаа л нэг тиймэрхүү шалтгаанууд нэг тийм бүжиг мөж сонирхоод эхэлдэм байлээ. Яг нэг тиймэрхүү замаар нэг бүжиг сонирхож эхлээд тэгээд явсаар ягаад тэр маань яг одоо миний core personality ч гэх юм уу те болсон байх. Би бас энийг яг өчтөр нөгөө хөсгөлээс Улаанбаатар хүртэл чинь амар хоол шүү дээ. Тэр чинь бид ч өглөө 5-аас гараад замаараа нэг төлөөгийн даваа орж мороод тэгэл юуны амар байслын хийд орж ороо зөндөө ингээд баг хаашаа 20 цаг машинд цугаад явж байгаа байхгүй. Гэхдээ бас нэг ярьжсэн зүйл маань болохоор эрэгтэй хүүхдүүдэд болохоор ялангуяа нөгөө хобби руу яг зөв хоббиг нь олоод нэг тийм зөв энерги зарцуулах зүйлийг нь олуулчих нь айгүй чухал юм байна гэж бид ярьсан. Яагаад юм бэ гэхээр хүүхдүүд ер нь бол айгүй сахилгууддаг. За одоогийн хүүхдүүд ямар болсныг би бас сайн мэдэхгүй байна. Ямар ч сан тухайн үед бол ингээл зодоонуудаа ингээд хийдэг ч юм уу те. Аль эсвэл бүр ингээд 10 жилийн хүүхдүүд хүртэл ингээд бар савнд ороод одоогийнх шиг нэг тийм соёлжсон бар биш бүр ингээд хорооллын ч юм уу те. Аль эсвэл Саппорогийн нэг эвтий утаатай баарын дотор 15 6-тай хүүхдүүд байдаг байсан шүү дээ тухайн үед. Би явж илээ. Тэгээд энерги нөгөө нэг зарцуулахаа мэдэхгүй байгаа байхгүй. Хаашаа ингээд амар ямар нэгэн зүйл ингээд хиймээр агаад гэдэг те. Тэрийг мэдэхгүй болохоор ингээд зодоонуудын ингээд явдаг ч юм аа. Тэр зүйлийг нь зөв ингээд энерги зарцуулах зүйлийг олоод өгч юм бол тэр нь айгүй утга учиртай юм байлээ. Тэгээ бид нар ч нөгөө хамтлагаараа 10-аад гişүүдтэй. Тэгээ бид тэгээд хоорондоо ингээд уулзсан чинь ингээд дандаа л бүжгээ яриад мөрөөдөл яриад явждаг гэсэн бохоггүй. Тэгээд одоо эргээд санахад тухайн цаг мөч бол миний хувьд ингээд хамгийн үнцэнтэй нандин дурсамжууд юм аа. Нэг нь хамтлагаараа ингээд нэг зорилготой ингээд өөр юу ч бодохгүй одоогийнх шиг ингээд амьдрал баахаа стресс юу ч байхгүй зүгээр л ингээд бүжгээ бүжлэл явж байгаа тухайн цаг мөч байна. Хамгийн happy цаг мөч байсан. Тэгэхээр би мэдгүй ингээд хүүхдгүү мөртлөөс хүүхдтэй болно гэж ингээд бодох амар дуртай байхгүй. Тэгээ бодонгууд нь яхаа аргагүй нэг за эмхтэй хөвчсөн болно эрэгтэй хөвчсөн бүр илүү сайн ямар нэгэн тийм хамтдаа ингээд нэгдсэн зорилгоор ингээд найзлаад тэрүүгээр нэг зүйлийг зөв одоо зорих тийм найз нөхөдтэй болох газарт нь оруулж өгөх нь айгүй чухал юм байлээ. Тэрийг би сая нэг хөвслийн марафон дээр мэдэрсэн байхгүй юу. Яг ингээд хамтдаа нэгэн зорилготой тэгэл нэгнийгаа ингээд дэмжээл урамшуулаад тэгээ бүгдээрээ жоохон энгийн дундаж хүмүүс илүү strong mentalityтэй байгаа шүү дээ. Тийм байгаа хүмүүс чинь тэнгуут нэгээд ойлголцоо ярианы төвшин арай өөр эдэг ч юм. Энийг хамаагүй сайн ингээд ойлгоод дэмждэг ч юм уу. Тэгээ ямар сандаа хөдөө явахдаа бид нар уугаагүй анхны удаа. Тийм ингээд вайн энэ төр бол ууж байгаа байхгүй. Гэтэ монголчуудын нөгөө хөдөө явах чинь надад архиталтууд байдаг шүү дээ. Тэгээ тийм архи уухгүй зүгээр хоорондоо ярихад хүртэл үнэхээр гоё байгаа байхгүй. Тийм л одоо найз нөхдүүдтэй болох зүйл нь хобби юм байна гэж би бол харсан. Тэгээ бас нэг хамт хэцүү юмыг туулахар ч нэг бонд бас илүү хүчтэй шал өөр. Тэгээд бас одоо бүжиг ялангуяа жишээ нь нөгөө нэг координац хүний биеэ удирдах чадвар гэх мэт зүйлс тархины хөгжилд хүртэл нөлөөлдөг бах эргээр тий. Тэгэхээр чиний хувьд яг тэр эцэгтэй тэр цаг үедээ өсвөр наснда бүжиг нэгэсэндээ бас тэр муу зүйлээс аль болох хол байхад чинь тусалдаг ч юм уу тэгж бас чадсан байна гэсэн үг тий. Муу зүйлээс хол байлгасан ч байна. Муу зүйлүүдийг сайнаар хийсэн ч одоо юу гэдэг аюулгүй хийсэн ч юмнууд бол байгаа. Тэгэхээр хамт олон гэдэг чинь өөрөө ингээд зөв хамт олонтой байна гэдэг чинь хамгийн гол утга учир юм байл ердөөсөө. Хамт олон гэснээс одоо жишээ нь сая одоо 1-2 жилийн өмнө ажилласаа гарсан гэсэн. Гэхдээ яг ажилласаа гартлаа. Одоо би бол жишээ нь чамаа ингээд алсаас хараад 2017 оноос хойш контент хийдэг байсан би ингээд ном момны тухай. Тэгсэн чинь яг ингээд 2020 оноос өнөө чи ингээд гарч ирээд амар тууштай, амар гоё чанартай контентуудыг хийгээд тэгсэн мөртлөө хажуугаараа ингээд ажил бас ингээд бүтэн цагаар хийдэг байхыг хараад би бүр вау. Жинхэнэ ийм төвшөнд очих юмсан гэж би бодож байсан байхгүй яг хөдөлмөрийн хувьд ч юм уу тийм. Тэгсэн чинь бас саяхнаас ингээд сонссон чинь ажилдаа байхдаа хамт олонтой байхын тулд ерөнхийдөө зорилго болгож ажилдаг байсан гэсэн. Тэгэхээр ажлаас тэр хамт олноос ч юм уу анд глобалд анд глобалд ажилдаг байсан. Тэндээс сурсан юм уу юу вэ? Яг нөгөө өөрийгөө ойлгосон болов л гэж би бодлоо сая.
яг мэдээж мэргэжлийн түвшинд ингээд ажиллах ур чадварын түвшинд гэдэг ч юм уу. Тэр чинь одоо product manager гэдэг ажил чинь айгүй олон юмны яг завсарт нь байдаг учраас хүнтэй харилцах сурах мурах энэ төр гэл нэг тиймэрхүү micro management ч юм уу. Айгүй олон ажлын ур чадвар руу сурж байгаа ч гэсэн тэнд би өөрийгөө яг юу хүсдэг л хамгийн сайн ер нь бол ойлгосон. Хүний нэг зорилгоо бол ойлгосон ч гэх юм уу. Миний зорилго бол ерөөсөө корпорацийн хүн бол биш юм байна гэдэг би тэнд айгуусаа ойлгосон. Товчхондоо хэдэн жил ажиллаа? Анд чинь 1 2 3 жил орчим ажилласан уу? Тийм. Тэгээд гараад өөрийнхөө ямиг хийж гисэн. Тий. Яг нөгөө нэг бүтэн цагаар. Тий. Хоёр өөр ч юм уу ямар нэгэн зүйл ингээд давхар хийгээд тахаар тэр чинь аль нь миний хувьд илүү хүнд жинтэй байгаа юм бэ гэдэг чинь аяанд ингээд анзаараад ирдэ шүү дээ. Тэгээд алинд нь илүү тохиромжтой, аль нь яг ингээд миний урт хугацаанд магадгүй ингээд насан туршдаа ч юм уу хийж болох зүйл вэ гэдгийг л яг нөгөө хоёр зүйл зэрэг ингээд явахаар хүн ойлгоод ирдэг юм байлээ. Тэгээд хүмүүс ч нөгөө нэг хажуугаар нь ажлын хажуугаар ямар нэгэн юм хий гэхлээр тэгээ заавал ажиллаа. Өө за. Тэг баярлаа. Энэ хоёр лөө. Тий. Орсон байх. Новын бизнес орсон гэж шүү дээ. Тэгээд энэ ихний ном нөө тий. Тэгээд энэ хоёр дахь ном. Энийг би анх нэг Лондонгоос харчаад өөрөө орчуулсан юм уу гэж харсан. Тэгсэн чинь өөрөө бол орчуулаагүй. Яг publishing компани байгуулсан гэсэн үг. Энэний талаар Pug publishing-ийн талаар бас би дэлгэрэнгүй мэдмээр байна л да. За процесс нь яаж яасан бэ? Эхлээд би өөрөө орчуулж хагаад тэгээд шантраад тэгээд ерөөхдөө хүнээр орчуулсан байхгүй юу? Орчуулгын ажил гэдэг зүйл чинь айгу хэцүү, үнэхээр хэцүү. Тэр бол хүний хамгийн хэцүү ажил чинь яг нэг тархины хамаг чадхаа ингээд шавхаад ингээд бодоод та ингээд юу гэдэг flawless ингээд явахгүй ажил учраас хамгийн хэцүү байдаг шүү дээ. За энэ үгийг яг юу гэж орчуулах уу гингүүд нь Монгол хэлчний ажил айгу хэцүү. Ганцхан утгыг илэрхийлэх мянган өөр аргачлалууд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр дундаас хамгийн зөвийг сонгоно гэхлээр маш их хэмжээний тархины энерги шаарддаг. Тэгээд дээрэс нь мэдрэмж маш өндөр байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр би бол биш юм байна гэдэг бол өөрөө ойлгосон. Тэгээ би өөр орчуулагчийг хаагаад ирэхэд нь бол хийлүүлж гисэн. Тэгээ номын publishing бизнес болохоор эрхээ авахд хамгийн хүндрэлтэй байдаг Монголд бол. Яагаад юм бэ гэвэл дөнгөж шинээр ингээд за жишээд оргил ингээд нэг аим гоё ном олчлоо шүү дээ. Тэгээ тэрийг монгол хэл дээр хүргэмээрээ шүү дээ. Гэхдээ гадны компаниуд чамд өгөхгүй яагаад юм бэ гэвэл монголчууд маш олон номыг өөр өмнөх 20 жилийн хугацаанд худалдаж авчаад эрхийг нь авчаад орчуулаагүй морьцсон бохгүй юу. Тийм учраас заавал ямар нэгэн компаниар дамжуулаад ч юм эхлээд нэг ямар нэгэн итгэлцлийг авч иж дараа нь одоо бие даасан байдлаар номоо гаргах тийм боломжууд нь нэгдэж эхэлт юм билээ. Тэгэхээр би эхний хоёр ном дээр өөр бусад компаниудтай бартер ч юм уу те энэ номын эрхийг нь аваад өгчөж би танад орно энийг чи хийгээд өгөө гэд тиймэрхүү байдлаар эрхийг нь аваад ер нь хоёр ном паблиш хийгээд одоо дахиад дараач хоёр ном дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ Pug за юу ч гэсэн эхлээд нэрийг нь асууя. Анх Pug University гэж хэлсэн шүү дээ бүрий байхаас өмнө те яг жинхэнэ нэрээ ашиглахаас өмнө тэгээ одоо Pug нохоо байх шиг байна. Энэ нэрний түүх юу вэ? Тий яг зүгээр л амар рандом л олсон. За нэг ухаантай нэг юм ярих гэж байгаа юм байна гэж бодохгүй нөгөө ном ярих гэж байгаа учраас тэгээд зүгээр ягаад ч амтан байвал өөрх юм байна да гэж бодоод тэгээд ямар амтан байж болох вэ гэд зүгээр л 0 дотор ангаагаал суужсэн чинь нөгөө Наруто үздэг хүмүүс бол мэдгэл баг. Нарутогийн багш нь Какаши чинь нэг 11 жил 12 нохоо ингээд одоо удирддаг гэх юм одоо хүмүүс ингээнээр тайлбарлах юм бол тэгээд тухайн нохоо нарынх нь толгойлогч нь Pug нохоо байдаг шүү дээ. Тэгээ нөгөө толгойлогч нь амар ухаантай гэдэг нэг жоохон мардсан зэвүүн юм шиг. Тэгээд яг л нөгөө нэг ном ярих гэж байгаа болохоор хамгийн ухаантай амтныг нэгж бодоод тэгээд миний тулгамцар Наруто ингээл нөгөө нэг зүйдэн дотор төсөөлөл явдаг шиг. Тэгээд зөвхөн Pug гэд нэр хүргэсэн. Би бас одоо жишээ нь Octolearn гэдэг энэ компани байгуулахдаа Octopus бас ухаантай амтан заан оруулж ирэх гэж хагаад олон хэл мэддэг гэдэг ч юм уу тиймэрхүү утга руу яхаараа Octopus бас ухаантай амтан гэдэг юм маскот бас хийжсэн. Тийм байна. Айгу төстэй стори юм байна. Айгу зохимжтой харагдаж шүү дээ. Олонч одоо хүл гэх юм уу те. Octopus тентаклтэй те. Олон хилтэй ч юм шиг. Тийг санагдчихад. Тэгээд би болохоор бас яванда ном publishing бизнес рүү бас орохыг хүсэж байгаа юмнуудыг ингээд амар сонирхож байгаа байхгүй.
Тэгэхээр ялтчгүй бас юм хэцүү талууд нь юу байна гэж асуух гэжсэн чинь сая хэллээ. Тийм. Гэтэ хамгийн хэцүү тал нь болохоор орчуулагчаа зөв болох юм байлээ. Хэрэв өөрөө орчуулахгүй нөхцөлд бол маш олон муу орчуулагч нар байдаг. Магадгүй дийлийнх нь. Би өөрөө монгол хэл дээрх ном уншихад надад үнэхээр хүндрэлтэй төвхтэй байдаг. Тийм орчуулагчийг ажилд хайр хийхгүйгээр зөв хүнээ олж сонгоно гэдэг бол хамгийн том бэрхшээл гэж болох байх. Яагаад юм бэ гэвэл за магадгүй ингээд эхний ингээд ярих техник гэдэг ном маань би өөрөө маркетингаа сайн хийсэн учраас харагдсан байх. Гэхдээ хоёр дахь ном болохоор надгүй зарагдсан гэж би боддог байхгүй. Амд амнаж яваад маш олон хүмүүс орчуулган дээр нь сайлсан. Угаасаа би маш мэдрэмжтэй, тулцсан мэдрэмжтэй орчуулагчийг азар болцсон байхгүй. Тэр залуу маань үнэхээр төгс ажилдаа сэтгэл хангалуун ажилласан учраас сайн зарагдаж байгаа. Тэгэхээр хамгийн том бэрхшээл бол Монгол дээр буулах гэдэг л ажил байгаа ердөөсөө. Тэгэхээр энэ publishing компанид одоо бүрийгээс өөр хүмүүс ажилладаг уу? Одоо ганцаараа явж байгаа юу? Тогтмол гэх юм бол нягтлантай. Тийм. Тэгээд хоёр орчуулагч, нэг редактор байгаа. Гэтэ нөгөөдөл нь одоо хөдөлмөрийн гэрээ гэрч гэх юм уу те, part time гэсэн үг. Тэг би бас нэг ихчийнхэн биччихсэн хүүхдийн номыг монголоос англи руу орчуулад publish хийлгүүлж исэн. Тэгэхэд бас чанга байсан. Дараа нь тэр War of Art гэдэг Сүн зүг номыг Art of War. Art of War биш War of Art. Сүн зүг биш юм да. Энэ хүний бичсэн ном. Энэ болохоор тэр номныхан дараа нь гарсан ном Стивен Pressfield гэдэг War of Art-ны найдал байгаа. Энэ номыг орчуулахад яг чиний хэлсэн шиг талд нь ортол нь явчаад дундаас нь шантраад тэгсэн чинь Монголд өөр хүн орчуулсан байсан. Эрхийг наваагүй шууд. Тэг би болохоор зүгээр өөрөө яг зүгээр үнэхээр нэг дуртай 10 уншсан ном байсан болохоор зүгээр өөрөө яг зүгээр өөрийгөө сорих маягаар бас монгол хүмүүст хэрэгтэй болох магадгүй гэдэг албан ёсны эрх мэрх авахгүй шууд өөрөө орчуулж ирсэн. Тэгээ яг талын орчуулчаа явжсэн чинь өөр хүнээс орчуулсан гэхээр тэгээд дундаас нь байлсан. Тий. Үнэхээр чанга юм байл. Тий, үнэхээр чанга. Тэгээд давхар яг мэдээж энийг сонсож байгаа хүмүүст нь publishing бизнес хийж эхлэх сонирхолтой хүмүүс байгаа. Би тэр хүмүүст юу зөвлөх юм бэ гэвэл ер нь бол дэмий гэж зөвлөх байх. Бизнесийн хувьд нэг хугарлын зэг дээр очих айгүй хэцүү. Номын бизнес болохоор магадгүй одоо ингээд би өөрөө нэг unique marketing selling pointтэй. Би маркетингда нэг ч төгрөг зарцуулахгүй байх боломжтой байгаа байхгүй юу? Гэхдээ их хүмүүсийн хувьд бол маркетингда маш их хэмжээний мөнгө зарцуулахгүй бол тэр хугарлын зэг дээр очихгүй. Тэгээд Монгол өөрөө зах зээл нь маш жижигхэн. Тэгээд хүмүүсийн хөлс хөдөлмөрийн хөлс нь бас олон улсын хэмжээнд гэж хэлэхгүйцсэн тодорхой хэмжээнд үнэтэй байдаг учраас их ном болохоор тэр хугарлын зэг дээр очиж чадахгүйгээр болчдөг. Тэгээд одоо явж байгаа publishing house-ууд болохоор миний ойлгож байгаагаар болохоор зарим ном нь ашиг авахгүй байсан чинь зарим нэг нь сайн яваад тэгээ баланслагдаад явж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ хүн өөрөө ингээ хуваараа эхлэж байгаа юм бол нэг ном гаргаад нөгөө ном нь хугарлын зэг дээр очиж чадахгүй тодорхой хэмжээнд ингээд одоо өрөндөж бас биш юм да. Ерөөсө хасах зэгтэй байхаар ч бас амьдрал чинь хэцүү шүү дээ. Ийм амархан зүйл биш учраас тийм болохоор би шууд за хүн болгон хийж чадна гэж бол хэлэхгүй. Ямар нэгэн байдлаар онцгой одоо юу гэдэг юм бусдад байхгүй ингэсэн давуу талтай байж ажил Монголд ажиллах тийм бизнес юм байлээ. Тэгэхгүй бид нар чинь дөнгөж 3 сая хүн амтай газар дээрээс нэмээд ном сонирхдаг хүмүүсийн тоонцсон цөөхөн ном уншдаг дадалтай хүмүүс бол бүр цөөхөн тэр хүмүүстэй зарна гэхлээр зах зээл нь маш жижигхэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хэцүү. Тэгэхээр яг бүрийн хувьд бол яг номны талаар контент тэгээд олон жил болоод ингээд яг аудиенсаа цуглуулад энэ давуу талыг хийснийхаа дараа энэ бизнес рүү ороход бол боломжтой байсан. Тий. Миний хувьд болохоор бас яг ингээд одоо хоёулаа өмнө нэг подкаст хийж байхдаа би асуужсэн да 80 нас хүрэхээр яамаар байна гэсэн чинь чи нэг модон дунд ингээд сайхан амар амгалан амьдрмаар байна. Хажуудаа нэг юм хүн байгаа бол байгаад ингээд амьдрмаар байна гэсэн. Би бас яг тийм мөрөөдөлтэйгээд бас хэлжсэн. Яг миний одоо жишээ нь 30 магадгүй 40-оос хойш ч юм аа насны зорилго яг нэг юм өөр гэсэн фермтэй хөдөө талд Монголд ч юм аа нэгтэй тэгээд хийдэг ажил нь ерөөсөө л өдөржингөө ном бичээс авах ч юм уу. Тийм зорилготой байхгүй. Тэгэхээр яг одоо publishing компани нээсэн хүнээс бол ингээд иймэрхүү зүйлсийг сонсгол надад маш сонирхолтой байна. Тийм. Ориглын хувьд бол
юник даваадлууд байгаа шүү дээ. Тийм болохоор болох байх тийм. Гэтэ бус хүмүүсийн үед нэг амархан гэж бодоод бол ирэхгүй юм тийм. Тэгэхээр би өөрөө магадгүй publishing биш юм аа гэж өөрөө ном бичдэг юм орчуулдаг юм уу тийм зүйл хийвэл магадгүй publishing дээр ч юм бас хамтарч ажиллаад ном гаргуулчих юм уу бас эсвэл бүр өөрөө яадаг юм аа гэхэд тиймэрхүү. Яа боломжууд бас байдаг ба тийм. Хоёулаа яалтчгүй бас нэг адилхан байгаа сонирхол нь cinematography. Одоо камер, gear, хэрэгсэл, гэрэлтүүлэг, editing, content ерөнхийдөө их сонирхолтой. Тэгээд чиний хувьд контент хийхэд юу гэсэнтэй одоо сүүлийн үед нэг юм өөрөө суугаад ингээд хийдэг яг нэг хэвийн болсон контентнаас зохих хэмжээнд өөдөж эхэлсэн гэдэг. Тэгээд хиймэр байгаа зүйл нь болохоор сая жишээ нь Африкаар ингээд аялаад ингээд явахдаа гоё юм storytelling-тэй тийм өөрөө гоё камера сетап хийдэг ингээд гоё зураг авалтуудыг авдаг. Тийм зүйлийг хиймэр байгаа гэсэн. Тэгэхээр би бас сая энэ жил нэг удаа видео клип, дууны клип анх удаа хийж үзгүй. Тэгсэн чинь тэрнээс болоод одоо жишээ нь би дрон аваад энэ камерыг бас апгрейд хийж аваад тэгээд ингээд гэрэл нэрлэнүүд нэмж аваад улам ингээд хобби ирсэн л та. Тэгээ яг ингээд бас одоо жишээ нь энэ компаниасаа ч юм уу ингээд олсон орлогоо тийш нь ингээд цутгаад тэгээ ингээд өөрийнхөө эрхчлөөг team creative ингээд кино хиймэр ч юм шиг баг мини докюментари ч юм уу тиймэрхүү юмнууд хиймэр юм шиг санагдсан. Тэр чамд бас яг тэгж санагдсан уу? Одоо энэ талаар төлөвлөгөө чинь юу байна? Юу хиймээр байна? Мөнгнөөс хамаарахгүй юм хийгэл юу намын гоё шүү дээ тий. Одоо хийж байгаа зүйлнээс мөнгө харахгүй л гэсэн үг гэсэн доо. Жишээ нь ингээд оргил нэг кино хийгээд тэрнээсээ нэг мөнгө авахыг бол хүсэхгүй байх. Зүгээр л амар ингээд шатчихгүй хан шиг тий. Ингээд нэг өөрийнхөө нэг хүн чинь хүний нэг core хүслүүдийн нэг нь олонгууд нь create гэж аюу олон хүмүүс үздэг юм байлээ. Ямар нэгэн зүйл ингээд нойлоос нь бүтээгээд магадгүй хоосон canvas дээр байх юм бол нэг өнгө тавихад л тэр хүн өөрийнхөө сэтгэлээ ингээд full дүргэж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүсэл бол хүн болгонд бол байгаа. Тэгээ надад ч байгаа. Би бол контентээс мөнгө харахаа бол болсон. Publishing бизнес маань илүү том бизнес болсон учраас би одоо бол зүгээр л хийх хүссэн зүйлээ л хийдэг. Надаа YouTube-ээс хідэн төгрөг орж ирэх нь бол ямар ч хамаахгүй. Би баяжсан гэсэн үг бол биш зүгээр миний амьдрал бол хүрэлцээтэй байгаа. Тэгээд цаашдсан зүгээр тэр хэвэндээ хийх хүссэн зүйлээ хийгээд магадгүй сайн нөгөө Африк явсан гэдэг шиг л одоогийн саяны өчтөр ингээд дууссан тэр одоо хөвсгөлд очоод өөрийгөө ингээд сорьсон тэр зүйлээ хүртэл би ингээд төрсчүүлээд ямар нэгэн байдлаар хүмүүст ингээд гоё мэдрээсэл гэж хүсдэг байхгүй нэг эмпати өгөөд те нэг амар соёнгийн ирэхгүй байсан гэсэн зүгээр л миний мэдэрч байгаа зүйлийг өөр хин нэг хамтаа ингээд мэдрээд дэлхийн хааныг үнцэх тийм хүмүүс нэг цэгцгээрээ байна гэж бодохор чинь амар гоё шүү дээ. Тэгээ би энэ дуучдыг бүр үнэхээр жаргацсан мэрэгжил гэж боддог байхгүй. Хэдэн сая хүмүүс яг тэр хүний мэдрэмжээ ингээд хамт нь мэдрээд явж байгаа гэдэг чинь бүр амар гайхалтай таашаалтай ажиллах. Тэгээ би тийм л ер нь хүсдэг. Яг тийм амар том зорилго амбиц центр бол одоохондоо бол байхгүй. Гэтэ сая нөгөө нэг 80-аас хүрэхээр яах вэ гэж чамаа хэлэхээр л би саналаа тухайд ярьжсэн зүйлээ. Одоо л өөрчлөгдсөн. Одоо 80-аас болсон чинь жоохон өөрийгөө сориод ямар санагдаад байгаа. Саяны тэр марафоны тэмцээн дээр 79 настай өвөртөл гүйж байгаа байхгүй. 42 км-ийг 12 цаг маг дотор ороод ирсэн. Амар лаг. Тэгээ би тийм л болмоор байна ер нь бол. Монгол өвөө юу? Гадаад өвөө. Монгол өвөөнөр арай тэр төвшөнд одоохондоо хүрээг байх шиг бай. Зөв хүмүүс бол байгаа гэтээ. Нийтээр бол тийм л юм бодож байна да. Тэг би хаанаас ч үлээ урлаг бол дотор байгаа мэдрэмжээ өөр хүнд дамжуулж өгөх гэж нэг тиймэрхүү сонсч байсан. Тэгэхээр яг одоо энэ контент хийгч тэр дуу ном бичих одоо энэ бүхэн юмыг бүтээх энэ дотор байгаа мэдрэмжийг хэнийг нь дамжуулж өгөх тэрийг сайн хийх тусам илүү хүчтэйгээр ингэж дамжуулж өгч чадах бах тийм. Тэгэхээр бүрий бол уран бүтээлч хүн гэсэн үг ингээд дотоод хүн. Тийм баг. Гэтэ ер нь бол хүн болон л уран бүтээлч, оргилдсон уран бүтээлч, нэг үзэж байгаа таач уран бүтээлч, дулмаач уран бүтээлч та бүгдээрээ л уран бүтээлч шүү дээ. Тэгээд эн чинь зөвхөн одоо креатив ажил дээр байгаа зохисгүй хүн хоорондын харилцаан дээр ч тэр бид нэр тусдаа уран бүтээлчүүд хоорондоо бие биенийхээ тэр урлагийн ертөнцөө ингээд солилцоод байгаа нэг тийм ажил байгаа шүү дээ. Магадгүй оргилын
эхнэр нь ориглыг маш сайн ойлгодог, оригилтай маш сайн эмпатигаар ингээд мэдэрч чаддаг болохоор та хоёр ингээд суугаад хүүхдтэй болцсон гэдэг шиг бид бүгдээрээ л хин нэгнэр ингээд ойлгохыг дотроо чин сэтгэлээс ингээд хүсэж байгаа. Хин нэг миний өмнөөс ойлгоод магадгүй хин нэг намайг надаас ч илүү ингээд ойлгоод авах тэр мэдрэмж үнэхээр гайхалтай мэдрэмж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол хүн болгоныг л уран бүтээлч байх гэж ер нь бол бодож байна. Яг өөр хэлбэрээр яг нэг ойлгогдох гэсэн хүслээрээ тэр нь хүний хүсэл учраас хүн болгон уран бүтээлч гэж ойлгож болох тийм. А гэхдээ одоо IQ гэдэг шиг creativity буюу бүтээлч сэтгэлгээ гэдэг чинь бас нэг юм өөр төвшөнд байдаг, хөгжүүлж болдог бас тийм. Тэр утгаараа одоо жишээ нь би анх нэг юм сонсч байсан л та. Хүн болгоныг артист гэд нэрлэхээр бас нэг хэцүү юм. Одоо чинь хүн болгоныг математикч гэж нэрлэж болохгүйтэй адилхан болохгүй гэж нэг хүнээс сонсч байсан байхгүй. Тэр хүн математикт өчнөө цагаа зарцуулаад өчнөө скил цуглуулад тэгжиж тэр хүн математикч гэдэг цол авдаг. Тийм учраас одоо жишээ зүгээр л нэг юм хийхийг хүсдэг болохоор би артист болчихгүй гэдэг ч юм уу нэг тийм нэг хүнээс сонсч байсан. Тэгээ бас зөх хэмжээнд санал нийлсэн. Энэ талаар юу гэж бодож байна? Артист гэдэг уран бүтээлч гэдэг цолыг бас авахын тулд хөдөлмөрлөх ёстой юу? Эсвэл төрөлхийн юмыг дамжуулахыг хүснээр уран бүтээлч. Төрөлхийн юмыг дамжуулахыг хүснээр уран бүтээлч. Бас яг сайн нийлж мэдэхгүй байна. Гэтэ хин үнэлээд хин хэмжээд хин шүүхэ гэдэг л асуудал юм биш үү те. Уран бүтээлч нарын хувьд бол тэгээд би нэг зураг зурлаа гэдэг тэр уран бүтээлтэй бол тооцохдохгүй л ах магадгүй. Гэтэ магадгүй тэд нараас дээш төвшний уран бүтээлч хүн байгаатай мэдгүй одоо жишээ вангуух байсан бол шал өөр л зүйл хэлж байгаа. Тэгэхээр хүн болгоны мэдээж нөгөө нэг үзэл бодол гэдэг зүйл бол өөр. Би юу гэж бодож байгаа юм бэ гэвэл бүхэл зүйлэр нь бол уран бүтээл амьдралч өөрөөц уран бүтээл. Тэгэл эцсийн зорилго бол хин нэгэнд хуваалцвал хин нэгэнтэй ойлголцох гэдэг тэр зүйл дээр тогтож байгаа болохоор бүгдээрээ л уран бүтээлч гэж би бол хэлэх байхаа. Тэгээ нөгөө нэг одоо урлагийн мэдрэмж гэдэг бас нэг тусдаа нэг асуудал явагдаад байгаа шүү дээ. Магадгүй жишээ нь одоо юу гэдэг би бол нөгөө багаас аяг зурх дуртай хөхтэй байсан. Ер нь сургуульдаа дандаа л нөгөө хамгийн ингээд лаг зурдаг хөхт байсан байхгүй юу. Чи тэр амар адилхан юм тийм зурдаг. Nice. Тэгээд яваад ирэнгүүт нь тэгээд яваа ингээл сайн нэгний хэлсэн шиг cinematography ингээд сонирхоод гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл ингээд хөгжөөд явж байгаа юм. Гэлээгээд зурдаг хүнийг уран бүтээлч биш гэж хэлэх нь бас өөрөө хэцүү байгаа байхгүй юу. Яагаад юм бэ гэвэл тэр хүн магадгүй хин нэгний үед ингээд сэтгэлээрээ ч юм уу аль эсвэл өөрийнхөө мэдрэмжээр уран бүтээлч байх боломжтой ш. Хин нэгэн хүнд ямар нэгэн зүйл дамжуулж байгаа юм бол чи ингээ халдварлаад явж байгаа юм бол бид нар бүгдээрээ л артист байх. Түрүүний хэлсэн шиг мэдрэмжээ нөгөө хүнд дамжуулж өгч чадж байгаа бол тэгэл уран бүтээлч. Тий. Чадахгүй байсан чинь тэр чинь хинтээ байхаас амар шалтгаалдаг асуудал шүү дээ тий. Магадгүй ингээ таг дотроо ингээ дотгош байгаа дуугаа нэг Монгол тэг ах байлаа гэж бодоход тэр хүн болгон тийм гэсэн үг бол биш тий. Магадгүй нэг цоргаан зихнэртэй болохоор амар ирэхт нь ялуун ч юм уу тий. Мэдэхгүй байхгүй юу. Тэгээ болохоор хүн болгоны дотор л нэг уран бүтээлч артистлэг цаан чанар бол байж л байгаа. Nice. Бас яалтчгүй тийм шүү. Нэг юм юунууд хөнгөн асуултууд их бас асуумар санагдаж байгаа. Одоо жишээ нь ямар эмэгтэй хүн чам таалагддаг вэ? Миний контентыг үздэг байл ерөн зүгээр. За. Нэг амар эго доо хэлж байгаа ч юм бол биш. Гэхдээ үнэхээр надад дуртай юм аа эсвэл нэг public image байгаад байна шүү дээ. Оргилын public image, бүрийн public image мэдгүй. Миний зүгээр public image дуртай юм уу гэдгийг ялгаж салгана гэдэг чинь жоохон хүндрэлтэй асуудал юм байлээ. Тэгэхээр би тэрийг аюух мэдхийг хүсдэг байхаа. Тэгээд нэх амар иймч байх хэвээр, тиймч байх хэвээр гэдэг зүйл байхгүй байх. Яг гоо боддог л доо дотроо л. Гэтэ тэгээд амьдрал дээр ингээл өмнө ингээд үргэлжсэн хүмүүсээ бодохоор дандаа тэрний эсрэг байдаг ч юм уу. Тийм учраас би тэрэнд бол нэг итгэдэг. Хамгийн гол нь асуудалгүй л байгаасаа тий. Тэрний үсэг асуудалгүй. Асуудалтай хүмүүс маш их байгаа. Ер нь одоо синглчүүдийн зах зээл бол нэг амархан юм бол биш.
Тэгээ нанаал хин нэгэнтэй ингээд нэр нь олбогдсон ч юм уу аль эсвэл янз бүрийн ингээд асуудлууд чихэн сонсгодог. Гэтэ тэр бол үнэн гэсэн үг бол биш л байх л та. Гэтэ хүн чинь нөгөө нэг удаа тэмцээ сонсчоор тэрэндээ итгэж гээд байдаг хандлагатай байдаг учраас шууд нөгөө сонирхол нь буурдаг ч юм уу. Энийг бол манай залуучууд бүгдээрээ л аягүй сайн ойлгох бах. Би бол ялангуяа тэгч гээд байдیں۔ Тийм болохоор ерөөсөө өнөөдөр Монголд хүн амьтандаа ингээд шинээр танилцж дэйт хийгээгүй баг бүтэн жил бол өнгөрцөн явж байна. Тэгэл заа гээл ингээл орхиод тий. Асуудалгүй тий. Асуудалгүй хүн олно гэдэг ч өөр айгуу том асуудал юм байлээ л тий. Тэг миний хувьд бол одоо жишээ нь ханаа сонгох гэдэг бол хамгийн чухал шийдвэр, амьдралын хамгийн чухал шийдвэр гэж би боддог. Тэг миний хувьд бол яг азарч гэх юм уу залуу жоохон насандаа яг зөв хантайгаа учирсан гэж боддог. Тэгээд одоо ингээд best friend болоод ингээд жил ирэх тусмал бидний бонд уламжлал чангачаал хүчрхэгчээл явдаг. Тэгээд тийм болохоор миний хувьд бол одоо жишээ нь бүрийд ч гэсэн тийм байх гэж бодож байна. Яагаад гэвэл миний анзаарснаар IQ өндөртэй ч юм уу өөрөө дунджаас дээш ухаалаг хүн байх юм бол бас адилхан дунджаас дээш ухаантай ухаалаг хүн байх тийм шаардлага хүнийг сонирхдаг юм шаардлага байдаг юм шиг байна. Тэгэхгүй нөгөө хүн жоохон дутмаг ухаантай ч юм уу байх юм бол хичнээн үзэсгэлэнгоо одоо юу гэдэг юм бус бүх юм бүрдсэн байсан ч айгүй хэцүү. Ойлголцол ч гэдэг юм уу тиймэрхүү юм дээр айгүй хэцүү. Тэгэхээр яалтчгүй ухаантай эмэгтэйг бол сонирхох байх гэж бодож байна. Юу гэж бодож байна? Тийм. Тийм байх уу ер нь тэгээд нэг жоохон боловсралтай эмэгтэй хүн цаасаа л надад бол секси санагддаг. Тийм тэгэхээр тэрэн дээр бол санал нийцэж байна. Тэгээд бас нөгөө давхар би дахиад нөгөө нэг сэдв рүү ороход эмпати ялч айгуу чухал шүү дээ. Би сая нөгөө уулзаж үзээгөөцсөн ингээ нэг хүнтэй харьцажсэн бохгүй нөгөө гадаадд байдаг. Тэгээд сая дөнгөж марафон дээр өмнөх шөнө би ингээл бичээл гэсэн чинь надад амжилт хүсээгээд тэгээд дуусгацсан сториг оруулсч баяр хүргээгээд тэгэл дуусчих жоохгүй. Ер нь бол conversation. Тэгээд за бас энэ хүнд нэг жоохон эмпати дутдаг юм байна те. Магадгүй ингээд ядарсан уу яасан нэг тиймэрхүү хүн ч асууж болно шүү дээ. Тийм ч юм байхгүй болохоор ингээд гайхаад за ихтэй жоохон болчих юм боддог ч юм уу. Тийм би юу бол нөгөө амар ойлгохыг хүсээд байдаг юм тийм ч байгаа. Ер нь бол айгүй олон нөгөө дотроо юмнууд ингээд бодоод ч юм уу эсвэл хүн амьд нь хуваалцмаар ч юм уу. Тэгээ санагдаад байдаг хүн болохоор надад нэг гоо ингээд хөнгөн ингээд ойлголцоод би бас нөгөө нэгцэн ингээд ойлгомоор байна те. Нэг тийм дип харилцаа маягийн. Тийм. Гэтэ уг нь чинь амар энгийн зүйл шүү дээ яг үндэ. Амар энгийн зүйл байхгүй. Гэтэ тэр яг энгийн зүйлийг бүрдүүлж чаддаг хүн дагаал ах гэтэ би олохгүй. Одоохондоо олоогүй явж байна. Тий. Нэг их зүйл бол хүсдэг шүү дээ. Энийг үзэж байгаа эмэгтэй гэж хэлэх гэсэн чинь даан үзснээрээ гасагдчихлаа. За, Dota тоглосоор байгаа юу? Dota хаяа 7 хоногт нэг 2-3 удаа ч юм уу. Ямар баатараар тоглох туфтаа? Ямар баатарууд? За би топ 3 баатар. За топ 3 баатар оо. Ямар дали асуултаа. За шууд. Тэг ямар лейнер тоглох туфтаа? Ер нь бол core дээр. Одоо бол урсаа юм байгаа. Офлайн дээр бол Viper Razor. Тэ. Би болохоор нөгөө нэг Dota 2-1 тоглоагүй. Гэхдээ Dota 1 дээр бол энэ баатруудаар л нэлээд тоглодог гэсэн. Бас core юм байна те. Хай гоё юм аа яг орой ингээд унтахаас өмнө би яг тэгчээд байгаа байхгүй. Сүүлийн үед болтой нөгөө өглөөний юм болоод трансформ хийгдээд creative ажил чинь ер нь шөнийн ажил гэж хүмүүс тэгээ боддоо шүү дээ. Бид яг тэгж бодоо дандаа ингээд шөнийн ажилтдаг байж байгаад тэгээд хэрвээ яг энэ чигтээ ингээд явах юм бол би бүр эрүүл мэндийг болох юм байна гэж бодоод өглөөрөө шилжээд тэгээд өглөөрөө шилжсэн чинь ингээд надад хийх юм юуч байхгүй байгаад сэрч байгаа юм ямарсаа өглөө 5 гээд тэгээд юу хийх вэ гингүүтэл би уцаа орлоод хэлсэн байхгүй мангар юм шиг тэгээд тэр үед би нэг гүүхт ингээд дадлаа яг өөртөө хөвшүүлээд тэгээд өглөө хамаг ажлуудаа өглөөний цаг дээрээ төвлөрүүлдэг тийм дадлуудыг хөвшүүлээ тэгээд өдөр айгүй эрт ингээд дуусчдаг ланчны өмнө юм уу ланчны дараа л ингээд тухайн өдөр хийх гэсэн бүх ажлууд ингээд дуусчихдээ юм байлээ. Тэгээд араас нь найзтайгаа нэг жоохон ханг аут хийсэн чинь бүгдээрээ ингээд ажил руугаа орцсон. Тэгээд тэр үедээ би өөр ингээд хийх юм болохоор ингээд тэр нь бас хаа нэг дота мото тоглолцохоор бүр амар гоё байдэ. Тэгээд нэг жоохон стресс өгдөн шүү дээ. Тэр тоглоом хүчтэй ингээд хүмүүст ингээд жигнээс ингээд уур хөрөх гээд байгаа ч юм шиг. Тэгээд тэр мэдрэмжүүд намайг гоё ингээд анд байлгаад байдаг юм шиг санагдаад байдаг шүү дээ.
Чи ер нь одоо тоглолт юм уу? Яг тоглоогүй бол ер нь ямар ч тоглоом тоглоогүй нэлээд удаж जैन. Гэхдээ би нөгөө нэг бүр албаар жишээ нь PlayStation 5 аваад түрүүжил. Тэгэхгүй бол нэг компьютер дээр тоглохлоор компьютер дээр ажиллаа хийх давхар тоглох гэдэг хоёр юмыг нийлүүлчихээр компьютерийн урд сунгууд тоглож гадаг. Тэр чинь амар аддиктив хүчтэй юм татж байгаа шүү дээ. Тийм болохоор бүр компьютерээс бүх тоглоом устгаад PlayStation аваад тэгээд PlayStation дээр сая Kingdom Come Deliverance гэж тоглоом саяхан Монгол төрхөөс өмнө тоглож дуусгасан. Тэр бол яг түрүүний миний хэлсэн шиг нөгөө түүхийн хичээл болсон. Чех улсын 1400-аад оны Чех улсын яг дунд орсон яг явж байгаа байхгүй. Тэгээ тэр үеийн тэр түүх, соёл бүх юмыг нь бүр гүн мэдрээд бүр ингээд амар гоё болсон яг. Тэрнээс өмнө competitive төрлийн team тоглоомдор бол яг League of Legends Counter Strike гэж хоёр тоглоомыг бол нэлээд олон 100 цаг Counter Strike-ийг олон мянган цаг тоглосон. Тэрийг ер нь бол зогсооцсон байна. Тий, аюултай ер нь. Тэрийг контролдох бас challenge. Миний хувьд болохоор бас нэг манай хүү 12 настай. Тэгээ нэг хүүтэйгээ бонд хийх үүднээс бас тоглодог. Ямар нэг одоо янз бүрийн тоглоомнод тоглоно. Жишээ нь Zombie-тай Daisy гэдэг тоглоомыг хоёулаа хамт survival модон дээр ингээл уулан дондор хоёулаа бааваа барилж идүүлж мэдүүлээл. Тэр бол одоо яг өстой гоё дайрлал. Core memory яг тий яг нөгөө нэг битээр хоёулаа бааваа дайруулад хоёр тишээ зүхтаагаад тэгснээр намайг бааваа нокаут хийгээд би цаснаагааж үлдснэ. Дараа нь бааваа явсны дараа манай хүүтэй буцаж ирж би энийг имжилж. Тэр айгу бас гоё тийм бонд хийдэг. Тэр талаараа бол ер нь сүүлийн хэдэн жил нэг тиймэрхүү маягаар тоглосон. Ганцаараа тоглоод яг жихнээсээ хүүхдтэйсэн шиг enjoy хийж чаддаг уу? PlayStation дээр ч юм уу? Би ингээд цаг магаа ингээд мартаад бүр ингээд дахиж тоглох юмсан гэж бодоод тэгдэг үү? Яг сая болж энэ Kingdom Come Deliverance гэж тоглоомыг бол яг тэгсэн бүр. Nice. Шүн мөн ихнэр хүүхдээ онтолж хаал ганцаараа зүгээр. Яг тэр сториг нь дуусгах зорилготой болсон би тохойд. Тэгэл тэрний сториг дуусгах гэж нэгэн санаа амраал. Тэгвэл өстой гоё. Яг нэг юм цуврал ном уншсан юм шиг санагдсан тэрэн дээр бол. Би болохоор яг PlayStation ч юм уу тоглохоор guilty ч юм уу санагтаад. Өөр юм хийх хэрэгтэй юм шүү. Бүрээ те. Надад бас яг тийм мэдрэмж. Тийм мэдрэмж аваад тэгээд яг цэвэр нөгөө нэг хүүхдтэйсэн шиг өөр юу ч бодохгүйгээр enjoy хийж чадгаа байцсан. Би PlayStation уг нэлен дээр авсан 3-4 жилийн гараад удааг байхад нь. Тэгээд тэрнээс нэг олигтой тоглоагүй зүгээр гэрээний мухарт байж л байдаг. Тэгээд тогломоор байдаг. Тэгээд тоглоё гэдээ ингээд суугаад суучаал гээл болчиход байдаг байхгүй. Тэр бол надад жихнээс амар сайд байгаа. Тий. Яг наад мэдрэмж чинь олон жил яг тий. Одоо жишээ нь би ингээл яг 9-10 дугаар ангитай ч юм ингээл яг хичээлээ тараал гэрлүүгээ яард. Нөгөө тоглоомоо тоглох гол яардаг байсан. Тэгсэн чи одоо ингээд асаахлаар ажил бодох татчих юм ингээл нэг иймэрхүү юм болоод нөгөөдхөө enjoy ч чадахгүй тий. Тэр бас айгуу сайн. Тэр ажил дээрсэн гэр бүлтэй болохоор тий. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөх байж уу гэх тэр бодож бодвол хэцүү. Яа, би яг нөгөө нэг андад ажилтдаг байхдаа бид нэлээд орой болцсон байсан. Нэг сайхан чийлэрсэн 5 дахь өдрийн орой. Манайх нөгөө галтгооны нэг жижиг өрөөтэй. Галтгооны өрөөндөө суугаад орой ол идчихсэн чинь манай захирал махирал орж ирээд нэг цөө хүлээ ингээд нэг айгуу тийм casual conversation хийжсэн аахгүй. Тэгээ тэр үед чи юу нэг ажилласаа одоо чи ингээ амар баяжчлаа чи юу тэгвэл бүр ингээд одоо бүр ингээд биллионер болчихсон. Тэгвэл чи юу хийгээ дандаас асуужсан аахгүй. Тэгээ тухайн үед би зүгээр юу ч бодохгүй өрөөнд дотор PlayStation тоглоо суужмаар гэж тэр үед хариулжсэн. Тэгээ тэрийг би яг жинхнээсээ хийж үзээд 3 хоног байна 4 хоног байна нэг бүгдийг нь хайчээ те бүх ажлуудаа ингээ урьдчилаа дууссан. Үнэхээр ингээ өрөөндөө буугаад тоглоод ямар байд юм бол гэдгсэн чи би бол өөрийгөө зөвөр л үзээ ядаа л дууссан. 3 хоног ингээ нэг л мэтгэд ингээ цаг өнгөрцөн. Тэгээ бид нарын нөгөө нэг цаг чинь үнэхээр алт шиг зүйл агаад байгаа шүү дээ. Тэрийг хүн чинь нөгөө нэг нас их тусмал хэлбэ мэдэрч байгаа ш цаг хугацаа илүү хурдан хүүхэд байхад ингээл ерөөс явж өгөхгүй те ингээд байгаал дөө нар ерөөс ингээд буугаачгүй одоо ингээд нар жаргалаа нар жаргаагүй бараг 2 цаг болж байгаа ингээл тийм байдаг байсан чинь тэр одоо мэдрэмж байхгүй болоод цаг хугацаа ялангуяа зөвхөн ингээд тоглоом дээр орчгоор хитрхи хурдан өнгөрчөөр зүгээр л амьдралаа алж байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээ нөгөө нэг хүн чинь
юу ч мөрөөдөж болно л доо. Ингээд тэний мөрөөдлөд ажиллаж шишэл миний ингээд зүгээр өдөрж ингээл буугаал тоглоомоор байна. Тэр нэг удаа хийгээд үзчихлээ аюу гимгүү юмсан гэсэн. Тэрийг нөгөө үнэхээр би хүсэж байгаа мó гэдэг. Тийм. Тэрийг мэдэхгүй байхгүй юм чинь хийтлээ бол. Тэгэхээр тэр надад аюу зөв юу байсан байхаа. Тэрийг хийчихэл за ерөөсөө энэ бол биш юм байна. Би зүгээр ажиллаа хийхээсээ амар кайф авдаг нь үнэн юм байна. Тэгээд би өөрийгөө сориод хэцүү зүйл дуусгаар надад бүр юунтай ч харьцуулахгүй ингээд гоё мэдрэмж төрдөг нь үнэн юм байна. Тэгэхээр би зүгээр энийг л хийгээд авах хэрэгтэй юм байна. Тэгээ би саяхнаас л ойлгоод явж байгаа юм бол. Яалтчгүй одоо амьдрал гэдэг өөрөө нэг тоглоом гэж ойлгодог ч юм уу те. Тэр н ажил ингээд хийж бүтээж байгаа зүйлүүд чинь ингээд үед авж байгаа юм шиг бас тэрийгэ тоглох нь бас илүү кайфтай. Тийм. Тэр болчтой тийм. Тэгээд энэ нөгөө нэг constant stress чинь эрүүл мэндэд бүр асар сайн байгаад байгаа шүү дээ. Бид нар нөгөө аль стрессээс зайлсхийх гээл ямар ч стресс авахгүй байх гээл тэрийгэ зорилгоод байдаг болохоос биш ажлаас стресс нүү одоо төгжрлээс стресс нүү яг төгжрөл жоохоо хурцлаагаал тийм. Тэр бол ингээд тодорхой хэмжээ хүний нөгөө mental health айгу сайн зүйл байгаа даа. Ачаал авах нь тийм ачаал аваа тэрийг ингээд шийдэх гээ тийм. Жишээ нь би ингээд нааша ярьж явахдаа за ингээд зогсоол юм тийм баахан зүйл ингээд толгоон дотор бодоод тэр чинь ингээд яг ингээд намайг амар хүний хувьд ингээд эрүүл болгоод байгаа байхгүй юу. Тийм учраас яг одоо нөгөө нэг хүн ингээд ямар ч ажил хийдэг байж болно хичнээн стресстэй ажилтдаг байж болно. Гэхдээ тэр чинь нэг тийм буруу зам бол биш байгаа даа. Харин ч эсрэгээрээ бүр ингээд бүх зүйлээ ингээд хүн болгоцсон тийм биллионер болцсон. Тэгээд үнэхээр та 70 эрэг дээр тийм пивоос уугаа хүсэж гинөө гэвэл магадгүй 3 хоног л хүсэх байх. Тэгэл болоо. Тэгэл болоо. Тэгэл хүн чинь буцаал нөгөө стрессээ нэхэр эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ч байхад ер нь тийм биш. Харин би бас одоо жишээ нь бас яг product manager хийсэн байхгүй. Тийм. Ингээл YouTube channel-д 20 эдэн сая subscriberтай юм. Таны мэдхэн YouTube channel-д producer ерөөхдөө гэсэн үг. Тэгээд 10 эдэн editor-ыг хариуцаад ингээд фреймээр нь ингээд фидбек өгдөг. Тийм ажил хэсэг хийгээд тэгээ нөгөө өвчин тусаад ерөөхдөө ажилласаа сүлдээ ажиллах боломжтой болоод гарсан юм. Тэгээ гарахтаа яг 2020 оноос өнөө эхэлж энэ October-ийнхаа хичээлүүдийг бэлдээд эхэлсэн байсан байхгүй. Тэгээ тэр лүгээ 100% ороод тэгээ ингээд өөрийнхөө бизнесийг ингээд нэгээд ингээд явсан чинь өмнө бас яг ингээд ажил хийсэн, YouTube хийсэн бүгднгээс нь илүү их мөнгө олоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь хинч намайг хизээч ажил гэж хэлэх шаардлагагүй өөрийнхөө цагийг зохицуулдаг тийм өөрийнхөө одоо босс маягийн тийм болчихгонгууд ерөнхийдөө амар кайф авсан. Айгуу гоё байсан. Тэгээд сая Монголд иртлээ ингээд жил хагас яг ингээд тэгж явж байгаад ирсэн чинь надаа одоо жишээ нь энэ Индра кибер сургуульд орох санал орж ирсэн. Тэгээд ингээд цаашаага иймэрхүү боломжууд байна гэдэг. Тэгээ ингээд яг чиний тэр хамт олонтой байхыг хүсдэг гэдэг шиг би бас ингээд хэдэн жил нөө ганцаараа гэрээсээ ажиллаа. Бас Монголд ирсэн шалтгаан тэр байхгүй. Англид тэнцээ би Лондонд өртөг өндөртэй ерөөхдөө байрандаа л сарын 10 сая явчихдаг. Тэгэл хичнээн олсон ч гэсэн тэгэл үлдэх юм уу ингээ урсаа гарчдаг. Тэгсэн мөртлөө тэрийг ашиглах юм байхгүй гэртээ суугаал гэрээсээ ажиллаал гэрээсээ гарал парк орол орчоол тиймэрхүү байдалтай байсан болохоор Монголд ирж божигнахыг ерөнхийдөө хүсээд тэгээ ирээд яг тэгсэн чинь ийм санал орж ирэхээр нь бас яг ингээд бодож үзэхэд нэгдүгürt энэ надад боловсрол болох юм байна те туршлага болох юм байна. Хоёрдугаарт яг саяны тэр стресс хүснэ гэдэг шиг ийм намайг тэлэх ч үгүй юм уу нэг юм чаленж болох юм байна. Тэгвэл би бас нэг юм комфорт залуу хүн байж ингээд одоо болчлоо гэж байгаа юм шиг юм комфорт зонд орчихлоор бас нэг бурууч юм шиг санагдаад тэгээ айсан болохоор ерөнхийдөө энэ ажил руу шандаад орсон ба. Тэгэхээр чиний хувьд нэр бас коктейл хийж эхэлж байгаа гэсэн. Тийм тэр юу болж байна? Тэр дөнгөж эхлээс сарл болж байгаа. Нэг гой амттай биш л. Тэгээд гайгүй сурах ах. Тэгээд тэр ихтэй яг саяны ориглын хэлж байгаа зүйлээр бол амар ойлгож байна. Яг 100 бүр мэдэрч байна. Юус яг тэгчээд байсан. Одоо яг нөгөө паблишингийн бизнес ч нэг юм хийх шаардлага байхгүй. Ер нь хэдэн хүмүүсийг ажилуулаад тэгэл надад ингээ явчихдаг ажил учраас тэгээд яг нэг болцсон юм шүү гэдэг нэг яг найдлах мэдрэмж төрөөд. Тэгээ би болохоор яг тэгдэг байхгүй. Одоо надад нэг гэр бүл байхгүй учраас подкастын хамтрагчаар Octolearn. Хэрвээ та англи эсвэл франц хэлээр эхнээс нь зөв суурьтай, зэгцтэй,
ярьж сэтгэж сурмаар байх юм бол Octolearn Ziggy-мээр зочлоорой. Гэр бүл байхгүй учраас ямар нэгэн тийм хин нэгэнд тулсан хариуцлага байхгүй. Би өөрөө өөрийгөө л хариуцчих واخгүй. Гэтэ би constant stress хүсээд тэрийг мэдээд байгаа. Тийм болохоор би амар тийм том шуналтай болохыг шийдсэн байхгүй. Маш том шуналтай. Магадгүй маш томч байхдаа одоо яг том л доо Porsche 911 шуналаад томсгох. Тийм шуналаад томсгох. Porsche 911 гэдэг тийм 200 300 мянган долларын машинтай болохыг гэдэг би нэг зорилго тавьсан байхгүй. Зүгээр л мэдээж хүсэж байгаа тэр машины гоё кайфыг мэдэрмээр байгаа. Гэтэ тийм амар хүсээд байсан зүйл бол биш. Гэтэ тэрийг хүсээд эхэлчих юм бол хүрх арга замыг би олох гэдэг эрхийл нэг тийм мэдээд байгаа байхгүй. Тийм болохоор нэг тиймэрхүү байдлаар шунлаа бас ингээд би чинь өмнө дандаа шунлыг амар муу зүйл гэж боддог байсан байхгүй. Энэ монголчууд ингээд бүтэхгүй дэрчгтэй ингээд лиз мис аваад ингээд машин ууштай яг тэр буруулдаа стил. Гэтэ нэг тиймэрхүү нэг хүнийг ингээд нэг аваад явчих нэг зүйл л надад бол ингээд амар хэрэгтэй юм байна гэж бодоод би ер нь бол энэ жил амар өөрчлөгдөж байгаа. Яг үзэл бодлын хувьд болохоор тийм нэг тиймэрхүү зүйлүүд одоо бодоод явчихна. Саяны яг яриад бүр амар санал нэгдлээ ер нь бол орхилонтой. Би бас харин яг наад шунал дээр чинь бас нэг юм. Яг тэр эхлээд жишээ нь жоохон байхдаа амар амбицтай хөгтсөн байхгүй. Бүр том дэлхийн түүхэнд нэрээ бичин гэдэг юм. Тийм зориг марлахтай. Дараа нь ингээд том болоод өсвөр нас тэгээ 20-од насны их үед ч юм ингээд тэднүүсийг амар question хийж эхэлсэн. Тэгээ ер нь би яг юу хүсэж байгаа? Яагаад ийм юм хүсэж байгаа? Одоо чинь хүүхдтэй болох хүсэл байсан ч гэсэн би яг яагаад хүүхдтэй болохыг хүсэж байгаа? Зүгээр л нэг юм генэ үлдээх зорилготойгоор хүсэж байгаа юм уу те? Гэх мэт эн чинь амар том хариуцлага гэдгийг одоо ухаарахын тулд одоо за би хүүхэд гарахгүйгээр амьдрал яах вэ ч гэдэг юм. Тиймэрхүү юмнууд ингээл амар эргцүүлж бодсны эцэст бас нэг ойлгосон юм нөгөө нэг төрсөн өгөгдлүүдийгээ бас тэр хүслүүдийгээ хин нэгэнд хортоол биш бол хүлээн зөвшөөрөөд тэгээ бүр ингээд байглаараа тэр лүгөө бүр шумбаж ороод тэгхийн бол бүр төрсөн өгөгдлүүд дээр одоо жишээ нь миний хувьд одоо entertainment төрлийн entertainer төрлийн хүн тийм болохоор жишээ нь контент хийдэг бай. Тэрнээс гадна өөр ингээл UB comedy дээр хаяа очил comedy хийж оролцдог ч юм уу. Тиймэрхүү тэгээ дээрэс нь юм creative ингээд юм хийж бүтээх өөрийнхөө юм эрх чөлөөтэйгээр хийх тиймэрхүү хүслүүд тэгээ дээрэс нь тэр хүүхдтэй болох хүсэл маань бас өгөгдлийн маань ингээд нэг юм хүсэл хүн болж төрсний ч юм уу. Робот биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч юм уу. Би бол хүн тэгээ миний хүний хүслүүд юм байдаг юм байна. Тэрийгээ би хүлээн зөвшөөрөөд бүр 100% шумбаад орох юм бол гэж үзсэн чинь өмнө байгаагүй хэмжээгээр бас аз жаргалтай болоод. Тэгээ одоо жишээ нь сая жиулсан манай баг хүү надад амар их аз жаргал авчираад. Тэгээд одоо энэ процессэнд одоо чинь хүүхд төрнгийн гот чинь бас санхүүгийн стресс таамт ч юм ингээд ихсэн шүү дээ. Тэр хэмжээгээр орлого нь бас хэд нугараад. Яг тэгэнгუთ бас яг чиний хэлсэн шиг нөгөө шунал чин зөв ашиглал зөв юм байна гэдэг бас бодолтой болоод тэгээ явж байгаа бас яг. Тэгээ бас яг юм одоо ийм байртай болно, ийм машинтай болно гэх юм уу бас нэг иймэрхүү юмнууд бас бодцсон явж байгаа. Тэрнийхээ төлөө ингээд тэмүүлэх нь өөрөө бас гоё. Яг нэг тоглоом тоглож байгаа юм шиг тий. Тий, яг үнэ. Тий. Яг үнэ. Nice. Би бас яг тиймэр л. Гэтэ яг иймэрхүү зүйл ярихаар амар одоо үгээр тайлбарлахаар одоо амар төвхтэй байгаа шүү. Тэгээ уг нь бол амар л энгийн зүйл байгаа байхгүй тий. Би зүгээр нэг Porsche 911 нэг авчаад гээл нэг гадаад тамхиттай бол тэгэл болчих واخгүй ер нь. Тэгэл болоо шүү дээ. Тэгэл болоод айцсан. Нэг амар тэр journey тий. Тэгээ хамгийн гол нь тэр journey хүртэл. Амьдрал энгийн гээл нэг ах нар ярьдаг лээсэ. Одоо тэр ах нь болчихсон. За энэ үргээд дуусгая да подкаста. Ирж гоё илэн талангуй ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Хичээлээсэнд баярлалаа.